Сайн байцгаана уу? Энд чинь пам байна. Та бүхэндээ өдрийн амглан айлтгая. Өнөөдөр би та бүхэндээ ариун сүнсний бас нэг бэлэг авьяастай нэг болох сайн мэдээг ярих гэж бодсон юм. 2 дугаар Коринтын 5:20. Инээс бид Кристийн төлөөх элчин сайд юм. Бурхан биднээр дамжуулан ятгаж байгаачлан Христийн төлөө та нараас бидэхгүй. Бурхантай эвлэрцгээе. Тэгэхээр бид Христийн төлөөх элчин сайд юм. Бурхан биднээр дамжуулан ятгадаг. Юу гэсэн үг вэ гэхээр бид нар яг үүндээ бүгдээрээ сайн мэдээд дутагдсан гэсэн үг. Магадгүй тослогдсон мундаг бэлэг авьяастай хүмүүс байж болно. Гэтэ бид нэрээ бүгдээрээ Бурхны элчин сайдуд юм. Элчин сайд гэж ямар хүнийг хэлдэг вэ? Та өөрийгөө нь элчин сайд гэж бодож байсан уу? Бид нар Бурхны хандлын гэрэл давс болгож сайн мэдээний ямар тавинг хөлдөө өмсгөж өгсөн үг вэ гэхээр таны гэрсэн газар болгон ч та гэрэл давс болж чадчих байна уу? Сайн мэдээг тунгалаж байна уу? Биеэрээ, үйлсээрээ, хамаа гэлээрээ гэсэн үг. Тэгэхээр яг үүндээ сайн мэдээг тунгалагч нарын хамгийн тод жишээ бол Иесус Христ өөрөө мөн. Луг 4:18-ыг уншиж үгэй. Наад дээр эзний сүнс байна. Учир нь ядууст сайн мэдээг хүргэхийн тулд намайг эзэн тосолсон юм гэж Иесус өөрөө хэлсэн байдаг. Тэр намайг илгээс нь олзослоод эргчлөө тунгалаж цохуудад хараа оруулах дамдад байх зэрэг чөлөөлөхийн цацаа өгчилж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр сайн мэдээ зөвхөн тунгалахдаа хоосон тунгалдаггүй гэсэн үг. Иесус Христос хоосон тунгалж байгаагүй. Тэр ядуусыг үнэхээр эдгэж чөлөөлж байсан гэсэн үг. Өртөө цовлонтойг шархалсан зүрхтэйг нь эдгэж байсан. Тэгэхээр сайн мэдээний бэлэг авьяас голцоо эдгэрлийн бэлэг авьяастай болон хамтарч ажилладаг байгаа. Бас бэлэг авьяас байхгүй байсан ч гэсэн тухайн хүний нэр Иесус Христосийн нэрээр залбирах үед тухайн хүмүүст нэгдэрч үлээ. 16:18 уншиж бай. Хин итгэж баптизм хүртэн тэр аврагдах болно. Тэгэхээр бид нар сайн мэдээг тунгалах тухайн үед итгэх үед тэр аврагдах болно. Тэр хүн Иесусыг хүлээж авахад бид нар хүлээж авсан болов яавсан бол гэж хэвчээж эргэлздэг. Харин итгэх хүн ялагдах болно. Итгэгчид дагалдах тэмдгүүд нь миний нэрээр чөтгөрүүдийг хөөж зайлуулж шин зэлээр ярих болно. Тэд могоог барина. Бас өгүүлэх ямар ч юмтэй дуусан тэрэнд хэдэн тохор болохгүй. Өчтөн тэд гар тавилд итгэн гэж айлцсан. Тэгэхээр сайн мэдээг зөвхөн хоосон ярьдаггүй. Бидний эзэн бурхан бол амьд бурхан. Өөр бусад бурхтаас ялгаатай зүйл нь юу вэ гэхээр амьд. Тэд одоо ч амьд. Иесус Христ зөвхөн загламаа цовдлогдсон гэж хүмүүс байдаг. Тийм биш, цовдлогдоод дахин амьсан бөгөөд эзний баруун талд суусан. Тийм учраас бид нар үнэхээр бидний аврал үнэхээр үнэн бодтой. Тэгэхээр та сайн мэдээг ярихдаа хин нэгний бэлэг авьяастай хүний хийдэг ажил биш. Ажил юм байна. Би ярихгүй гэж бодож болохгүй. Та харин ярих ёстой. Яхан 3:34. Бурханаас илгээгдсэн тэр Бурханы үгийг айтдаг. Учир нь Бурханы сүнсийг хэмжээшгүйгээр өгдөг. Тэгэхээр зөвхөн сайн мэдээрээ зогсохгүй та бас боломжтой болдог гэж хэлээд өрөө. Тухайн сайн мэдээ ярьж байгаа юм чинь хөрөвчин зовлон байгуулалт гар тавин залбираа. Гэтэ зүгээр нэг гар тавинд биш. Үнэхээр эзэн эдгээ чөлөөлнө гэж итгэхээ залбираа. Яагаад гэвэл үнэхээр эдгээр чөлөөлөгдөх үе тэр хүн шууд л эзнийг хүлээж авна. Би сайн мэдээ ярьдаг байсан. Яг үүндээ тийм сайн ярьдаг байгаагүй. Босон газар ярьдаг байсан боловч миний ярьсан хүмүүс нэг итгэж шалдаггүй байсан. Яг уу янжбагийн л боддог шашин, баргал гаднаадан шашин гэж ярьдаг байсан. Харин эдгэрэл чөлөөлтийг хамт хийх үед тэр хүмүүс итгэдэг байгаа. Шууд л хөөх миний өвчин эдгэрчлээ. Энэ Иесус чи амьд юм биш би хүлээж авна гэж хэлдэг. Тийм учраас сайн мэдээг боломжтой болвол та бүхэн үнээр бодтойгоор яг Иесус Христчийг даган харуулж чигээрэй. Христ чинь Бурхны хүү байсан. Би хинч биш үү гэж бити бодороо. Яг бол та Христийн бие. Үнээр Бурхан танд ариун сүнсийг Бурхны сүнсийг хэмжээшгүйгээр өгсөн байгаа. Түүнийг бити хайрцгалж хянаарай. Тэгээ сайн мэдээний бэлэг авьяас голцоо эдгэрэл чөлөөлтийн бэлэгтэй хамт ирдэг байгаа. Хамт үзүүлдэг байгаа шүү. За та намжилт үсэ. Баярлалаа.